цаана бид нэр ФТС технологийн коллежийн тэмүүлэл баг байна. Манай багийн ахлагч бол Хан Тэнгэр. Бусад оролцсон гишүүд бол Ирмүү, Төгс буян, Намин гэсэн гишүүний бүрэлдэхүүнтэй хамтарч хийж байгаа. Одоо ингээ манай бүтээл нь болохоор хөдөө орон нутагт ингээ тогноос ингээ тусгаарлагдсан эсвэл ингээ туснаас тусгаарлагдсан хүмүүст ингээ зориулсан сэргээгдэх эрчим хүчээр ажилтдаг юм худаг байгаа. Сэргээгдэх ингээд тийш манай салхин тэрэм эргэснээр ингээд тийш энерги үсээд энерги генераторт хоримтлагдаад энэ салхин тэрмийн тогтмол 220 вольтын эрчим хүч гаргаж чадахгүй учраас генератор нь ингээд эрчим хүчийг хоримтлуулж ягаад сүүлд нь ингээд тийш 220 вольтоор ингээд худаг руугаа өгнө гэсэн үг. Тэгээд ингээд гүний худгаас авсан хүүт уусан тэгээд гарч ирэнгүүтээ ингээд манай ингээд тийш хөөсөн зэрэг ингээд тийш хөргөөрл ингээд ороод хөргөөр доторх орчлон ингээд тийш сэрүүцүүлдэг байгаа. Тэр дотор нь ингээд манай малчид маань мах сүү зэрэг ингээд тийш муудахгүй удаа утгаар хадгалж болно. Анхнаасаа бүх ингээд зураг төслөө гаргаад тэгээд хитээс нь ямар асуудал байна гэсний дараа яг хийж ирсний дараа бидний цахилгааны үүсвэр дээр амар их алдаа гарч эхэлсэн. Тэгээд яг утас тасрал болон яг юм хугарал зэрэг дээр болонгууд бидний яг төлөвснөр болоогүй амар олон ингээд алдаа хугаралт гэвэл гарснаасаа болоод бид нэр жоохон цаг хугацаа алдсан. Бид нар энэ бүтээлийг хийхдээ ингээд 9 өдөр зарцуулсан. Эхнийхээ нэг өдрөө ингээд тийш тэр чир ингээд санаан дээр ярьцаад өнгөрөөсөн. Тэгээд ингээд тийш дараагийн 2 өдөр нь болохоор ингээд тийш яг ингээд тийш үнцэн санаагаа гаргаад ингээд тийш хөгжүүлээд явсан байгаа. Тэгээд 4 5 дахь өдрөө ерөнхийдөө ингээд тийш материалаа цуглуулад ер нь ингээд тийш төслийн ингээд бийжүүлэх ингээд тийш хэлбэрлэг ороод тэгээд сүүлийнхаа 4 өдөр нь болохоор ерөнхийдөө ингээд тийш төслийн ингээд хийж дуусгасан байгаа. Манай багийн одоо яг төсвийн юу бол яг бидний энэ хавтанд юуны жижиг холбоотой бид нэр 30-аас 40 мянга зарцуулсан. Тэгээд яг үндсэн бид нар том юм дээр ангууд малчин аяг хувь хүнсээр байгууллагаас тэр бид нар авах боломжтой үүднээс олонгууд яг зөвхөн өөрхийн айл гэрийн яг хэр өндөө зэрэгээс ягаад хамаарах яг салхин тэрэм маань босох ингээ өндөр нь өөр байна. Тэрнээс хамаарат үнийн зөрүү нь 300 саяын орнд ингээд өөрчлөлт боломжтой. Эсвэл салхин тэрэм маань зүгээр жижиг ингээ хүний машины хөдөлгөөр авч явах бас жижиг цахилгаанаас бид нар гарах боломжтойгоор тооцоолж үзсэн байгаа. Хөдөө орон нутагт явж байхад ингээ тийш тий худаг ухалт гэж байдаг. Худаг ухахын тулд ингээ тийш доош явахын тийш нэлийн хэдэн сая төгрөгөөр ингээ тийш худаг ухдаг. Бид нар харин тий тэр асуудлыг шийдэхин тулд ингээ дээр үед ингээ ухаа тавьсан байсан гараар эргүүлдэг. Тийм худгуудыг ингээ тийш тий сайжруулт ингээ тийш янзлаа гэж ингээ тийш боцсон байгаа. Манай багийн яг салхин яг анхны санаагаа яаж авсан бэ гингүүд бид нэр яг анхны малан болохоор манайх зүгээр усаараа ингээд сэргээх эрчим хүчээр ашиглая гэж бодож исэн. Гэтэ яг усаараа ангууд өвлийн тохиолдолд тэр ингээд зарим нэг сүүл газар дээр ингээд боломжгүй үүснээс болоод бид нэр салхиар яг ингээд бүх газар байдаг салхиар ингээд салхин тэрэм хийхээр санаа бодож олсон. Тэгээд энэ болонгууд салхин тэрмээс гадуур би ингээд бид нэр малсны айлдаа илүү төвлөрөөд яг бид нэр машины айл дээр яг ямар айл юм асуудлын амирх тулгардаг, ямар асуудал дээр ингээд хоол сүлжээнээс хоол идэг, тогноос хоол байдаг дээр тусгаарлаад энэ яг асуудлаа шийдэх бодлоор хийсэн байгаа. Тэгээд бидний яг энэ хийсэн үйл ажиллагаан дээр манай сургуулийн багш нар манай гэрийнхэн одоо санхүүжилт өгсөн мөнгөнд үнээр амир тусламж үзүүлсэн. Тэгээд бид нэр гишүүдийнхаа хувьд ч амар их ингээд цагийн застуулаад хийсэн болохоор ингээд тэднэртэй амар их баярлж байгаа.